Дунжин гарын уулзалт гарсан дэлбэрэлтийн улмаас 207 дугаар байрны 63 айлын 200 гаруй оршин суугч эд хөрөнгөөр охирсон. Тэдгээр айлын түрээсийн зардалт 2025 онд дуустал 4.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан байна. Харин цаашид шинэ барилга ашиглалтад орох хүртэл дахин 1.4 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Энэ оны 1-р сарын эхэнд тухайн оршин суугчид түрээс сунгах хүсэлтэд гаргасан боловч сарын сүүлд гэхэд шийдэгдээгүй хэвээр байна. Зэрэг нь Нанзад оржих 207 дугаар байрыг ашиглалтанд орохоос буюу 2017 оноос амьдарч эхэлжээ. Тэднийх 3 өрөө 63 м2 байртай байсан ч гамшигын улмаас бүх хөрөнгө алдсан байна. Иймээс тэднийх 3 өрөө тавилгатай байрыг сарын 3 сая 250 мянган төгрөгөөр өнөөдрийг хүртэл түрээсэлж байна. 1-р сар дуусах төгсөн ч цаашаа түрээсийн зардал хэрхэн тодорхойгүй байрны эзэн түрээсээ нэгсэн байдалтай байгааг тэрээр учирлалаа. Эхний 6 сарын өгчөөд дахиад дараагийн 20 шатны түрээс өгөхтөл нөгөө бас тодорхой шийдвэрх албан тушаалдан байхгүй гэдэг утгаараа 1 сарыг бол бид нар өөрсдөө өгсөн. Тэгээд тэрний дараа бас нэлээд хүсэлт өргөдлөө өчиж гарч ирсэн байна. Өргөдлөө юу? Дараагийн 8 сарын мөнгө. Одоо энэ 8 сарын мөнгө одоо дахиад өргөдлөө өгч जैन хүсэлтөө бол ингээд бид нар хөөцөл явж байна. Ер нь хөөцөлтгүй бол тэгэл ер нь хаягдах магадлалаас өндөр байгаа. 1 сард оршин суугчдын мэн түрээсийн хугацаа дуусгаар болж байгаа. За үүнтэй холбогдуулаад нийслэлийн засаг даргаас холбогдох байгууллагад түрээсийн зардлыг шийдвэрлүүлэх асуудлаар хүсэлт гаргаад холбогдох арга хэмжээг зохион байгуулад байж байна. Галт өмөр дэлбэрэлттэй холбоотой асуудлаар хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд хэрэг эцэлэгдэн шийдсэний дараа гин буруутай этгээдээр нийслэл улсын төсвөөс гарсан бүх зардлыг нөхөн төлөвлөнө. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлаад байгаа. Тус төслийн нийт төсөвт өртөг 17.3 тэрбум төгрөг. За үүнээс 2026 онд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор батлагдсан байгаамаа. За энэ болоод нийслэлийн төсвөөс гарч байгаа түрээсийн зардал зэрэг нь татвар төлөгчдийн мөнгнөөс гарч байгаа юм. За хэрв тухайн хэргийн шүүх процесс эцэлэгдэж буруутан тогтоогдвол энэ бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна гэж байгаа ч за одоо хүртэл тодорхойлсон зүйл нэг ч алга байна.